Сайн байна хүмүүс. Өнөөдрийн хичээл маань бөмбөгийг хан руу шилжих гэсэн сэдвтэй хичээл орно. За бидний эхний их дасгал маань бөмбөгийг баруун хөлний дотор хэсгээр хан руу шилжих дасгалыг 1 минутын турш хийж гүйцэтгэнэ. Их дасгал маань бөмбөгийг зүүн хөлний дотор хэсгээр хан руу шилжих дасгалыг 1 минут хийж гүйцэтгэнэ. Дасгалыг хийж байхдаа аль болох бөмбөгөө алдахгүй хичээгээрэй. За 3 дахь дасгал маань бөмбөгийг баруун болон зүүн хөлний дотор хэсгээр ээлжлэн хан руу шилжих. Энэхүү дасгалыг хийх хугацаа маань мөн адил 1 минут хийж гүйцэтгэнэ. За бүгдээрээ дараагийн дасгалд орцгоё. За энэ дасгалыг хараад дагаад хийгээрэй. Дагаж хийхдээ өмнө хийсэн дасгалаас юу өөр байгааг сайтар ажиглаарай. Дараагийн дасгал маань өмнөх дасгалтай мөн адил боловч зүүн хөлөөрөө хийж гүйцэтгэнэ. Дасгалын хийх хугацаа маань 1 минут хүртэлнэ. Энэхүү дасгалыг мөн адил 1 минут хийх ба баруун зүүн хөлөөрөө дасгалыг ээлжлэн хийгээрэй. Бөмбөгийг баруун хөлөөрөө хан руу өшөглөөд ойж ирсэн бөмбөгийг тогтоогоод буцааж өшөглөх. Энэ дасгалыг 1 минут хийгээрэй. Бөмбөгийг зүүн хөлөөрөө хан руу өшөглөөд ойж ирсэн бөмбөгийг тогтоогоод буцааж өшөглөх. Энэ дасгалыг 1 минутын турш хийж гүйцэтгэрэй. За дараагийн үлдсэн дасгал хөдөлгөөнүүдийг хараад дагаад хийгээрэй хүүхдүүдээ.